Үнэн хэрэгтэй тэр дараагийн удаад ямар ч гिचгүйгээр бас тохойг хөтөл зөвлөдөг. Энэ нөхөр өөрийнхөө бяцхан охидоос илүү психопат юм. Тэр үгээр дуусаад явах ба охины хүнд төжийг хүлээдэг. Хэрв хожим үнэхээр тийм зүйл тохиолдвол тэр өөрийг нь зэмлэхгүй байх гэж ахын найдаж байна. Тэд коридорт алхаж байх зургээд асуудал тарьдаг өхөндөө гэртээ ирмэрцэн юмаа босхойг ташаадаг. Хаашаа явах гэж байгааг нь сонирхоход одооноос эхлэн дотор байна амьдрах болсныг тайлбарлав. Бяцхан охин энэ үр дүнд баяртай байх болно гэдгийг мэдэх тул тэр үнийг ойлгодог. Тэднийг явах гэж байхад захирал тэднийг ярьцлахад дууддаг. Тэр чиртэй ганцаарчлан ярихыг хүссэн ч энэ залуу царзаа бахтай ярих хүсрэг байна. Захирал үнийг ойлгосон ч өрөөмийн ирээдүйтэй холбоотой асуудал байгаа тул яаралв. Үнэн дээр тэр ч гэсэн энэ залуутай ойр байхыг хүсэхгүй байгаа юм. Виван түнд маш том боломж байгааг тэгээр тайлбарлав. Тодорхойлбол Виван түүний хүүхдүүд сургуулийн шинэ оюутны төлөөлөгч болоосай гэж албан эсэргэж байна. Тэрээр сургуулийн нүр царай болж чимэгдэх болно гэдгийг дүрслэн харуулдаг. Тэтгэж болон бусад зүйлсээ шагнагдаж хөвлөл мэдээллээр ярилцлага өгөх болно. Энэ санал гинт гарч ирснийг жий гайхдаг. Учир нь нэг хүнд хэтэрхий олон давуу тал өгч байна. Асран хамгаалагчийн хувьд дээд захирал манамжунтэй сайн найзууд учраас үүнийг хийх боломжтой гэдгийг захирал амлаж байна. Захирлын боломжийг сайтар бодож үзхийг гэдэд ятгадаг. Учир нь энэ зүйлийг өөр ханаас ч асахгүй. Одоо намжунтэй найзууд гэсэн түүний яриа ямар ч хэсэн утга учиртай сонсогдно. Жинхэнэ аимшигтай үнэн бол энэ захирал болсон тэр новш. Намжун хоёр бол ил тод ногцсон чөтгөр хүмүүс юм. Чөтгөр хүмүүс болон тэдний мөн чанарын тухай ярилцъя. Эдгээр залуус саджилж тэдэг супер хүмүүсийн эсрэг хүмүүс юм. Үүний оронд тэд хоосон чанараас хүчээ авч сохор уур хилэн утгагүй асууд автан бусад хүмүүсийг чившдэг. Мөн тэд шунал тачаар зэрэг бусад нүглийг хашигчдаг бөгөөд зөвхөн энэ чөтгөр хүмүүсийн улмаас тэрхий ертөнд засар том эмээлтэй явдлыг амссан. Гэ анхны хоёр удаагийн буцалт хийхдээ үн цэнтэй зүйлээ алдсан тул тэр эмгэнэлт явдлын нэг хэсэг болсон байдаг. Энэ бол энэ навшин өдөөс засыг нь урсгахаас ч буцахгүйгээр маш их үзэн ядж тээж явдаг шалтгаан юм. Түүнийг алсныхаа өмнө Виваны зорилгыг үнсэн нуран болгоно гэж дотроо найдаж байгаа учраас дэрэгдэн төсвөрлөж засхан түүний өөрийгөө барих гайхалтай чадвар юм. Үндсэн яриндаа иргэн орж асран хамгаалагч нафнаас энэ саналын талаар ямар бодолтой байгааг асуудаг. Захирал үүнийг ойлгож бүх зүйлийг охиноор нь шийдвэрлэхэр үлдээ. Тэрээр өртцөх давуу талуудыг амлаж сургуулийн шинэ төрх байдлыг баталгаажуулдаг. Жилийн эцсийн арга хэмжээнд тэрээр энэ өөрчлөлтийг төлөөлөөсэй гэж тэр хүсэж байна. Виван энэ охиныг өөртөө татаж өвдөөсөхийн тулд чадах бүхнийг хийж байгаа ч улаан өстэй охин шууд л татгалзав. Энэ бол Харвардын сургуулийн саналаас татгалзаж байгаатай ижилхэн тул энэ залуу үнэхээр гайхаж хацарлаа. Өрөн тэр саналыг хамаагүй гэдгээ баталж юма болохоор гэвлүүгээ харихыг шаардав. Гайхширсан Виван тэр ярьцлагын үйл явцад яагаад ирсэн юм бэ гэж асуудаг. Улаан өстэй охин эхлээд орондоо хөвтөж байснаа уйдаад хин нэгэнтэй зорхоо шийдсэн гэдгийг хэлдэг. Ийсэлөө тэр энд ирсэн царийн ганц шалтгаан нь энэ юм. Түүний хариулт нь дэндүүд хорхсон шинжтэй байсан тул чөтгөрхөн хүртэл амьдралаа дуусгах талаар бодоход хөрөв. Гинт түүний нүд цанхруу тасч өрөг доошоо харахыг хятгадаг. Гадаа Виваны энэ асуудлаар хасаад бодлыг сонгохоор хүлээсэн сэтгүүлчид игнэн зогсож байна. Үндсэндээ түүний хувь заяаг шийдэх хүн нь тэр байх болно. Түүний үг дэлхийн өмнө албан гэсний дүр төрх байх бөгөөд түүний амьдралыг тэдгээр үүсэдэрдэх болно. Энэ бол бодит зан хийлэл юм. Гэвч энэ ахин бас л энэ уур хүрэх гэсэн оржлогод тавцсангүй. Тэр зүгээр л ойлголоо гэд автайгаа ханд яваад өгдөг. Тэд өөрийг нь ийхүү дарамжилж байгаад захирч бухимдаж шийдвэрдээ харамсахгүй байх гэж найдана. Сэтгүүлчдийн хувьд өрөн гадагш гарч ирмэгцээ хүмүүсийн бөгнөрөж шууд л автдаг. Бүгд тулааны талаарх бодол болон өрсөлд хүчинхүү эсрэг ямар мэдрэмжтэй байгааг нь сонсохоор гуйж байна. Маш олон камерууд нөөцлөн гэрс хийхэд өрөм тэсгийн аргагүй байдалд ордог. Манай залуу цаанаа царайгаараа бүгдийг барьдан дагуулж байхад нэг сэтгүүлч өрөөмийн ярьцлага олон нийтийн сүлжээнд тархаж байгааг зарж дэлхийн анхаарлыг татахын тулд санаатаагаар галзуурсан эсхийг тэд гайхширдаг. Тэд бүгд хариултгүй түнлөө улам олон өсөлт урсгасаар байна. Асран хамгаалагчийн хувьд түүнийг төсвөр алдж байгааг мэдэж байсан тул гэц сэтгүүлчдийг гэмтсэн хүүхдийг зүгээр орхихыг шаардсан ч өөр амьсгалыг хүчтэй болгож тэдний хүссэн зүйлийг өгөхөөр шийджээ. Тэрээр микрофоныг шүрч аваад амдаа ойр талсны дараа трол царай гаргаж том дэлгэцээр орлоо. Дараагийн хэсэгт бид тэр академийн дотор байран дэрлээ. Бяцхан дэгдэхээ аз жаргалаар бэлгэж байна. Тэдэнд барай хаш шиг газар санаж болгожээ. Хамгийн баг бөгөөддөггүй хүүхэд болох гал өөртөө өөрөө болохоор яарангүй. Тэрээр нэг өрөөг онгойлоход товтой орчинд нь шүгэ гитурсав. Энэ өрөө дангаараа баян хүний эргэн бай шиг харагдаж байна. Гişin орчинд дуртай нарахгүй эргэн тайран бүживлэж үүнийг өөрийн натар дэсгэр химэн тэмдэглэв. Гэвч түүнийгч хортон гарч ирээд энэ өрөөг оронд нь буцааж авах болно гэж маргав. Бяцхан дэгдэхээ өрөө төрүүлж авсан бас энэ нь хамгийн том өрөө биш байхад хондлоо. Эцэст нь га бууж өгөөд том өвчтэй амьдрах хорон зайхаа өгсөн нь түүнийг ихэд урам хоголоо. Хамгийн сүүлчийн бөгөөд хамгийн ихч зүүн хараахан хараагүй байгаа цэнхэр өндөгийг арчиж тортож байна. Тэрээр бяцхан амтныг нэрээ хүүхд шиг өгтөж яхад гид түүний ус шүршиж буй зорилгыг гайхав. Бомпинын цэнхэр зуунууд усан дуртай байдагтай холбоотой гэж тайлбарлав. Өндөг хагарах шатнд дөхөхөд полиморфын жинхэнэ өндөг байж хувирдаг. Үүнээс гадна бомб академи даяар ормын вирус болсон өчир дүүрсэн байгааг онцлоо. Түүний ярьцлагын өдөвдөө шууд цацардаж
Хүмүүс үүнийг амтхан уншиж байна. Га түүний ёс бус үг хийсэн бичлэгийг тавьж бомб бяцхан амтны чихийг тарсахад хүргэв. Харин өөрөө мөнийг яагаад энэ том асуух болсныг огт ойлгохгүй байна. Эцсийн эцэст энэ бол байгалийн жамин чинь. Нөгөө талаар бяцхан дэгдэхийн энэ нь яг юу болохыг ч мэдэхгүй байна. Түүний эгч гайз үнийг үнэхээр мэдхийг хүсэж байгаа эсхийг сонирхов. Энэ бол түүнд бяцхан дэгдэхийн амьдарчийн үнэнийг нэг мөр зааж өгөх боломж юм. Тэр мөчид артнасоо юу болох гэж байгааг ойлгов. Сандарч твцэн тэрээр үнийг их мэдэх шаардлагагүй гэж үзээд тайлбар авахаас татгалзав. Гэвч энэ трол улаан суу түүнийг улам их сандрагав. Тэрээр энэ үйл явцын бүх нарийн ширийн зүйлийн талаар ярих дуртай бөгөөд Гаошин гараас дойч жагаад чихээ тавсахыг нь болов. Өрөвдөлтөй охин гомдсон гихтий хүнсэнгөөс орцохыг гойхот гэд тэдний хоосон харж заасан. Маргааш өглөө нь орон хамгийн сайхан зүү зүүдэлж тавтай унтжээ. Гайж дэд давхар руу гүйн гарч ирж хасвайг савжангоосоод түүнийг асар том асуудлаар сэрээ. Улаан өстэй охин бүтэн шинжин сэрүүн хонсон учраас босч чадахгүй байв. Гайжийг юу хийж ийснийг асуухад шийдвэр тараас маань Эрдэнэ шиш үзээ завгүй байсан гэж энгийнээр хариулв. Жинхэнэ кино шиг байна. Тэд яарчтай ажил амжуулж хордоод давхар руу буулаа. Орон ихэндээ үнийг тогсоон гэж утсан ч бүгд аль хэдийн цөвжирсан байхыг харав. Бомб оромд гоосын хагарах үе шатыг таньж талав. Өндөгч чичирч хагарч ихэж байгаа тэдний гэр бүлийн хувьд төвхөн бүч байлаа. Гэт шинэ амьдарч өдрийн гот шиг нүднийх нь өмнө мэнчийг хараад удаж байжээ. Түүний өмнөх туршлагын шиг татай 50 байгаагүй юм. Сүд ихсэн дэлхийн дунд нэг эмэгтэй тэднээс хүүхдийг нь аврахыг байжээ. Гагийн тослох хүүхэд төрсөн дарууга өгсөн тош тэднийг аврах цаг нэгэнт өнгөрсөн гэж боджээ. Харамсалтай нийгэм нурч ямар ч имлэг байгаагүй. Цаг тухайд нь аврахад тусалж чадах ямар ч байгууламж дэлхий дээр үлдээгүй байв. Энэ дурсамжийн гитийн хувьд хамгийн аимшигтай туршлагуудын нэг хэвээр байгаа бөгөөд тэрээр өнийг хизээч тахин мэдрэхгүй гэж бодож байжээ. Одоо орон мөндөгнөөс жижигхэн цэнхэр мөч харж ирж байгааг хамгийн түрүүнд анзаарав. Бяцхан луу дэлхийн хамгийн хүрхэн маршмеллоу шиг харагдаж гарч ирв. Бомб Гаошиг өндөгнөөсөө гарсанд баяр хүргээд удалгүй цэвэрлэж өгөв. Га бяцхан амтныг 50 харьцаж байгааг нь анзаараад энэ туршлагыг хаанаас харж асныг нь асуув. Тэдний ээж бас эмгдэг байсан тогтоо өгсөн бөгөөд тэрээр манай залууд хүүхдийг барьж үзхийг санал болгосон ч гит толцов. Харин Га тэр бяцхан амтныг барьж үзхийн тулд өгтлээ яарч ин. Тиймээс бомб түнд бяцхан амтны болгоомжтой харьцахыг сануулсан гартуусан өгөв. Алтан ба цэнхэр хоёр бие биенээ хазан дулаанаар тэрвэрч хорон мөч бүрийг талан сэрхв. Үүнийг оромд хариугаа барих боломж гэж үзсэн Гайл. Улаан суу нууцаа мөн бяцхан амтныг тэрвэрхийг хүсэж байгаа гэж хэлв. Тэрээр бяцхан амтныг шууд түүний гарсаа шидэж оромыг анхаарлаа төлрөөж хүүхдийг барьж авахд хүргэв. Оромын гарт бяцхан амтын төн хөрдөм харагдаж байгаа дундаад өгөв. Траш хүүхэд хөөрхөн гэдгийг хүлээн зөвшөөрч хамгаалагчийг нөөний төшиж өсхийг ятгав. Үгүй бас хүүхэд үед хорсох болно. Улаан өстэй томбоо энэ залууг өөрийгөө юмд санаа тавьдаггүй дөр эсгэж химэн дуудаж өөрийг нь хүргэв. Тиймээс түүнийг барьж авахд хүрэхийн тулд тэрээр бяцхан хүүхдийг шидэх галзуу төлөвлөгөө гаргажээ. Энэ саржаатай тэнэг эмэгтэй нэрэ хүүхэд шидэж магадгүй гэж Га хүртэл санаа зовжээ. Энд ором өөрийн зорилгоод ирв. Энэ бол тэр шинэ байрандаа хүл тайсан даруйдаа шийдсэн зорилго юм. Тэрхүү зорилго нь энэ залуугийн 50 байдлыг алдуулж сандруулахын тулд чадах бүхнээ хийж явах юм. Тэр тэнэг төлөвлөгөөний улмаас Гаошиг шидэх гэж орцсон боловч түүнлүү харахаас ч өмнө гитгэн тартан гарч ирээд хүүхдийг шүрч авлаа. Тэр бүгдийг өөрийнхөө 50 байдлыг алчгүйгээр хийсэн юм. Залуу үнэхээр 50 байдлын дээд цэг юм. Бомб одоо хүүхдийг барьж авсан чинь жай бяцхан луу гэж таалах сайхан боломж гэж үзв. Түүний үгээр тэрээр хургаа хүүхдийн толгой дээр тавиад зүг хийж байгаа эсгээ асуув. Ердөө хоёр хүн хуруугаараа толгойг нь зөөлөн туршиж байна. Энэ бол маш ховор мөч учраас Гаул тухайлаг цагаараа зөрөгдөрч авав. Учир нь тэр тэгшин ийм боломж олдохгүй гэдгийг мэдчихэйлаа. Зургийн тухай ярихад бомб тэрэнд цэцэгтэй хамт зураг авахыг санал болгов. Тэрээр энэ цэцгийг зурганд ашиглах гэж байгаа нь дүү нарыг гашруулв. Тэр хөвчтэй цэцэг Гаулын цэнхэр цэцэгтэй таруулсан гитийн чихний араас авчир өгчээ. Тэд ингэж харагдахаараа үнэхэр хөөрхөн юм. Бусад 300 энэ мөчийг хөвчлөлтөд өнгөрөөж байна. Жайжаахан урьж зураг авахын тулд ярахыг шаардав. Орон зураг авах хондын дүү тэнэг санагддаг зөрүүд охины дүрийг бүтээхийг орчдов. Эцэст нь тэр зөвшөөрч сэлвэгийн цаг хэмжигчээс тооллыг Гааш ихтүүлв. Энэ зураг үнэхээр сайхан болсон бөгөөд гид өрөөхөөрөө байж бусад игчдөөс өөр өөрийн зан чанарыг гаргажээ. Зураг авалтын дараа бяцхан Гаошиг дараагийн шатнд бэлтгэж зохисоор хооллоо. Га бомбоос юу хийхээр төлөвлөж байгааг нь асуув. Түүний зорилго бол шидээр солигдох аргыг ашиглан геополимер хүхийд сархатан туслах явдлын бололтой. Шидээр солигдох аргын талаар ярилцгаая. Энэ бол хоёр хүний хоорондох мандагийн урсгалыг хамарсан үйл явц бөгөөд хэн нэгэн шигшлэг зааж өгөх хамгийн хэлбэр арга юм. Ер нь бол суралцж буй хүн ямар нэгэн шагналыг албах шаардлагагүй. Чаргыг шилжүүлж буй хүний насчтад нөлөөлдөг. Тийм учраас Га үний талд амьдрах хугацаагаа эрсдэлд оруулах хэсэгтэй болгоомжтой ханджээ. Харамсалтай нь тэд Гаошиг үргэлж ийм байдлаар байлгаж чадахгүй. Тэдний гэрт буцаж ирээд ором
Га болон бусд нь хамтдаа полиморф хийж сурсан юу ч сураагүй цэнхэр зуугийн туршлагаас тэс өөр байв. Луу маш хурдан өсдөг тул тэрээр бяцхан амьтныг том босхосоо өмнө жинхэнэ баясгалан мэдрээсэй гэж хүсэж байна. Төзөр зүгөөнийхөө дагуугаа шаарж сотоогоос таслахад бижин гэдгээ хэлэхэд тэрээр түүнийг мандагийн тасаар бас мэдрэгтэй байгаад гайхав. Шидээр сарвтах аргын хажуугаар тэрээр өөрийн хувийн хүсэлтэй байна. Бомб шилжүүлэх үе явцыг хөсөлгөхөд түүний хажууд нь байхыг хүсжээ. Тэр хүсэлтийг нь зөвшөөрсөн боловч тэр шаач охин түүн рүү илүү артиж ирэхийг хүсв. Жай түүний дэргэд суух шаардлагагүй гэж бодсон ч бомб унаад бяцхан амьтныг оночихын тулд энэ нь зайлшгүй шаардлагатай гэж үзжээ. Өөрөөр хэлбэл энэ охин одоо хүртэл бүх хөрсөл төвчөө бот нэрэж байсан нэгэн дүүнийг нухацтай хийж байна. Бомбын хөрхөн шалтгаанууд гитийн хоёр дуусахыг илээж эцэст нь тэр бууж өгөв. Залуу одоо түүний хажууд сууж мөрн бидээ шөргөждөж байна. Тэрээр түүний бочингууд ямар хатуу болохыг хүлээн зөвшөөрсөн ч гэд түнлөө харахад сэдвийг гин төөрчлөө. Энэ охин түүнд ямар ч эргэлзээгүйгээр татагдчихжээ. Сэтгэл хөдлөлөө автсан тэрээр би махбодоо холбож гуалтай шийдвэрлэх үйл явцыг эхлүүлв. Хэд хоног өнгөрөв. Үйл явц дуусч байх үед бомб ирж хүчрхүүж ухаан алдав. Тэрээр хөв нэмэр оруулсанд нь талархаад одоо амархаар явхаа шийдэж хүүхэд хооллох болон асрах хажлыг гэтэд үрдээ. Эцэст нь ядаргаан дийдэж тэрээр бүдэрч чонов. Гэхдээ санаа зовсдгүй ханхан байна гэлээ. Түүнийг тасан авчих гар дээрээ өргөн. Түүнийг өрөөнд нь хүргэж өгөхөд бомб улам ичиж сандрана. Ийм байдлаар тэрөөж ямаргүй санагдавч чи түүнийг одоо ч нарьж байна гэж хэлнэ. Тэр эмэгтэйг нэглээд хөнгөн гэдгийг сануулхад бомб үүнийг нь ашиглан түүнийг царайлаг гэж шоолно. Орийг нь засаж өгсөний дараа жид өрөөнөөс гарч хаалхыг хаана. Гэтэл тэрээр гүйлээс ямар нэгэн зүйл мэдэрч процесс аж хэдийн ихснийг ойлгоно. Өрөөндөө эргээд ороход бяцхан зууны орон цэнхэр бяцхан охин байхажээ. Энэ бяцхан охин луу байх үгээ шигээ яг ч хөрхөн харагдана. Энэ бол түүний анхны хувирс бөгөөд энэ залуу энэ зүйлтэй яаж харьцах огт мэдэхгүй байв. Жид түүнтэй энгийнээр мэдчихэж тэдний анхны яриа эхэлнэ. Дараагийн хэсэгт түүний клон ажилдаа завгүй байгаа. Цагдаагийн хилтэс рүү иргэн очино. Түүний клон хэд хүчтэй гэмт хэрэгтнүүдийг ганцаараа амархан баривчилж хилцэнхийн нэр хүндийг өсгөж байгаа ажээ. Ар хэмжээ төхөөсөн тал авсагч нь тэдэнд хоол дээр хар бож баяртай байв. Санаа зовсон нэгэн түнд компанийн картаар төжих гэж байгаа сануулхад тэр чангаар инээ альбна. Өжиг болсон ёсоор манай харамжгүй эзэн өөрийн гэсэн төлөвлөгөөтэй байгаа тул үг саналыг татгалзсан. Найзууд нь түүнийг яагаад ийм их явж байгааг ойлгохгүй. Ажил тархууд шууд гэрлүүгээ яадаг. Түүнийг нууц амрагтай хэсгэд эргэлдэж хөвсөн ч тэр үнийг эрс үгүйсгэн. Ингэж хэлээд найзуудынхаа дууцаар байхад орхиод явчихна. Дараа нь хар үстэй охин болон жидийн харилцааг харуулна. Клон нь ахны гадаад төрхийг яг түн шиг дөрөөж чадна. Гэхдээ жид энэ сүдрийг анх яаж олж авсныг ярих нь чухал юм. Өнгөрсөн хугацаанд энэ ур чадвар нь хаан толтой яг нөлөөлөлөө өргөжүүлэх зорилгоор ашиглаж байсан ч төрийн ертөнцийн их гүнтэй хамаартай байжээ. Гэвч их гүнийг устгасны дараа жид энэ ур чадварын шинэ эзэн болсон юм. Одоо түүний клон хэнийг ч харцраа төгс дөрөөж чадна. Тэрээр эзэнтэйгээ олон нийтийн газар уулзахаар ирсэн тул өөр төрхтэй байх шаардлагатай байв. Ямар ч тач клон хүч эзнийхээ цээжинд уйсан бяцхан хүүхдийг хараад шоконд орно. Нөхөр саяхан түүний үсийг хүртэж цэцүүлжээ. Эргэн тойрны хүмүүс ийм хөрхөн хүүхдтэй болохоор тэднийг асуудаг гэх юм. Клон эзнийхээ хүсэлтээр бяцхан хүүхдийг авахар санаж болгосон ч бяцхангүй зүүнийг эсэргүүцсэн байдалтай байх нь клоныг төрөвдүүлнэ. Жид түүнийг тэрхэд дуртай бөгөөд энэ бяцхан хөнөөрч машин өөрөө хэрхэн асгаж чаддгийг харуулна. Гурван луу гэртэн байхад энэ хүүхдийг яагаад ил гаргахаар шийдсэнийг клон маш их сонирхно. Гол асуудал нь бомб биеийг хэтрүүлэн ачаашуулсны улмаас орноосоо ч басж чадахгүй ухаангүй хөвтөж байгаа. Нөгөө хоёр нь дэндүү хариуцлагагүй тул тэдэнд найдах ямар ч боломжгүй. Жид клоныг энд ирсэн зорилгын талаар асууж түүнийг үл тамсарлахад шууд таслан зогсоно. Тэрээр сүдрийнхээ хамгийн сул сэтгэл хөдлөлийг ч мэдэрч чадах тул ямар нэгэн зүйл санааг нь зовоож байгааг мэдж байв. Сүдэр энэ дасуурдах жинхэнэ үргээ илэрхийлнэ. Өмнөх эцэдтэйгээ байхдаа энэ мэтчлийн энгийн амьдралыг хизээч мэдэрч байгаагүй юм. Тэд сүдрийг алгачрах эсвэл эрх мэдлээ харуулах шаардлагатай асрагдсан газар руу ирэхийг гэх мэт чухал даасгуурт ашиглахыг хүсдэг байв. Гэвч одоо жид энгийн амьдралдаа тасаж байхад түүний сүдэр яаж болсон шингэхээ ойлгож чадахгүй болжээ. Хэдийгээр манай залуу түүний мэдрэмжийг сайн ойлгож байгаа ч тэрээр сэтгэл хөдлөлөө илэрхийлсэндээ уучлалдах байна. Сүдэр бол өөрийн гэсэн бодолтой оршихо боловч түүний эзэн ирээдүйд чухал даасгууртай байгаа. Тэр болтож клон яг байгаагаараа байхыг хүснэ. Мөн хамтран ажиллахсныхаа өмнөх санаж болгосны дагуу тэдэнтэй хамт ууж үзхийг хүсжээ. Эцсийн эцэс сүдэр тэднийг дахин хизээж харж чадахгүй цаг үе ирэх болно. Эдгээр зааврын дагуу тэрээр офис руугаа буцаж алхах нь. Жид саяхан охиндоо чихмэж бавгаа бэлгэнд авч өгсөн их рүү гинтэн харсаа хандуулна. Тэр бяцхан панда бяцхан гуулийн анхаарлыг татна. Тэр үнийг хүсэж байгаа нь ойлгомжтой. Энд байгаа эцэг нь үүнийг олж харна. Тэрээр өөрт нь нэгийг авахыг хүсэж байгаа эсхийг асуугаад хотын хэмжээний бараа материалын орон зайгаасаа чихмэж бавгаа гаргаж ирнэ. Харамсалтай нь пантаас өөр харагдаж байгаа ч тэр хിവэр нь түнд гардуулж өгнө. Гүйл анхны харцаар дурж бэлгийг нь бишин. Тэрээр үүнд дуртай эсрэг асуухад хүүхэд чихмэж тоглоомоо доош тавиад том хүлүүд хүч ихнэ. Жид түүнийг өргөж аваад энэ нь илүү хүсэж буй арга зам юм болов гэж гайхна. Бодит байдал дээр тэрээр нүрийг нь барьж аваад толгоогоо өргөн толгой дээр тавина. Энэ бол түүхэнд их хамгийн хөөрхөн мөч байж магадгүй юм. Манай залуу түүний санааг ойлгохгүй бас мөрдөж
ямар тоглоом болоод байгааг хаана. Энэ бол бомбын шидээр шийдвэрлэх техниктэй төстэй үйлдэл юм. Лоонууд энэ аргыг хайр энержиэ илэрхийлэхэд ашиглаж магадгүй гэдгийг жид хурдан ойлгоно. Түүний 6 эмгэнэлт амьдралын бүх зовлонтой дурсамжууд оюун санаанд нь элвис иргэн. Тэрээрч төрөөд болон лоонуудын сүрхгээ нүр тольж ялцтай тоо тамших олон зүйлээ алдчихэ. Тэр бүгдийг дахин эргүүлэхийн тулд буцаж буй тэнхшгэ. Бас нэг удаа эргүүлсэн юм шиг байна. Гүйж түүний тархинд хэсэг зөөр нэвчэрсэн бололтой. Түүний гашрыг төрүүлж жид анхудаа чин спешээсээ инээн зэрч харагдана. Гара барин цэцэрлэг түрэл ингэр зугаална. Жид тэнгэр өөд харын хин нэг нь аль хэдийн замдаа яваа гэж шивнэн. Бэцхон дэгдэхээ га тэдний цэцэрлэг түрэл ингээс ойч хүний дүрээрээ хөөрхөн залуутай мэдчихнэ. Жид толгоогоо нийлүүлж хаж бүтход гааж бяцхан юмтан жидээ бижиг асны дараа ямар их жаргалтай байгааг олж мэднэ. Лоонууд бие биенийхээ бодлыг маш сайн уншиж чаддаг бөгөөд арс нь хөрсдөх мөчөд бодлоо. Бие биендээ дамжуулдаг байна. Арс хөрсдөх мэдрэмжийг хүсэх нь тэдний хувьд хайр энержиэ илэрхийлж харагцсан бөгөөд тийм ч учраас бяцхан маш жидэд энэ зүйл хийжээ. Энэ бол түүний өмнө нь хизээч сорч байгаагүй зүйл юм. Гэтэл тэр гинт ард нь ямар нэгэн зүйл анзаарна. Гол өөрийнх нь хэргийн тухай ярьж байгааг ойлгоод шинэ акустик гитараа гаргаж ийн. Энэ бол бусадтай арьс ширүүцэлгүйгээр мэдрэмжээ илэрхийлэх түүний арга юм. Тэрээр өөрийн зан чанарт төгс тавьсан чамин хөгжимчин шиг санагдана. Альбом луу чат бүхнээ хийхийг хүсэж байгаа ч энэ гитар нь жидэд маш гонигтэй дурсан чавчна. Тэрээр нэгэн удаа түүний гитараа хагалцсан. Өөрийгөө зовоож бүх тазар хогссон байжтай олжээ. Тэр үед маш өрөвдөлтэй харагдаж байсан. Тул дараа нь юу болох вэ гişээ сайдаг. Энэ удаад жид түүнд хитрхи улаарахгүй хай санаална. Алтан луу өөрлсөн ч түүний мэдрэмж ямар байхаас үл хамааран бүх зүйлийг хэмжээхэд цааштай байлгах нь хамгийн сайн арга гэж бодно. Дараа нь жид бомбын биеийн байдлыг шалгахын тулд тасгахад татвараад одоо чухангүй унтж байгааг олж мэднэ. Шилжүүлэн суулгах процедурын улмаас энэ хэсгийг төдийлөн өөрчилж чадахгүй. Өрөөмийн хувьд тэрээр мөн түүнээс асууж энэ гарцсан эмэгтэй гişтэй ганцаараа драма үзээд бүтлгүй байдлаар цагийг өнгөрөөж яваад мэднэ. Тэрээр анх удаа тархихгүй задагнаас өөр сонирхол олж авсан нь үнэхээр гайхалтай. Японич манай хүүгийн нүдээр энэ бол сайн хөгжил юм. Тэд эцэстэн гэртээ эргэн ирцгэн. Бараг тэр даруй тэрээр аимшигтай оршихыг мэднэ. Алтан луу бомбыг шалгахаар явах гэтэл жид түүнийг засааж гайл дөгөө өрөөнд нь аюулгүй байхыг шууд тушаана. Мөн түүнийг хичтэж өрөөнөөсөө гарч ирэхийг хүсэхгүй байгаахаа хэлнэ. Тэр яагаад гэдгээч тайлбарлахгүй аимшигтай өнгөө аистагаар хэлнэ. Алтан луу зөвшөөрч цэнхэр нэгийг нь аваад явна. Тэр одоо ганцаараа үлдсэн тул бомбын хашгыг онгойлгоно. Тэнд тэрээр түүнийг тойрон нэргэлдэж буй дөрвөн өөр бит байхыг олж харна. Эдгээр хүмүүс бомбыг ийм байдалд хүрэхсэнд маш их урсаж байв. Тэдний анхны бодол бол жидээ уртаагаар нүүр тулж үүнийг хариуцах ёстой хүн нь мөн эсхийг асах явж юм. Эдгээр амьтад ямар өчтэй болохыг ойлгоцгоё. Лоонууд өөрсдийн гэсэн үйлчлэгчтэй бөгөөд энэ нь тэдэнд маань болсон бусад дараач цон тооны мангас хүмүүсийг өдөртөх боломжийг олгодог. Дараа нь тэд эдгээр үйлчлэгчдийг гэр орноо хамгаалж хүнэж баатрууд боолоод босгон хуургадаг. Ийм хамгаалагчдын дунд хүртэл дэгдэхэнүүдэд үйлчилж байсан ижид бие хамгаалагчд байдаг. Харагдаж байгаа харжи тэд түнд нойрны шившлэг ашигласныг олж мэднэ. Хамгаалагч түнд хандан архивч хариу нэхнэ. Жид үүнийг таасангүй бөгөөд тэд ядаж ихрээд өөрсдийгөө танилцуулах хэрэгтэй гэж үзэн тэднийг тоглоом шавламжигч хүлээж авна. Хамгаалагч энгийн хүнд тэдний аимшиг харуулахаар шийдэж зөвхөн хүчтэй хүмүүсээс асууж тасуух хэрэгтэй гэж үзнэ. Житиг ганцхан хөдөлгөөнөөр шарамд хийхин тулд харанхуй тунгалаг байж хэмээ харгыг ашиглана. Нэг харц харахад тэд хүчтэй дэд түвшнийг ашигласныг хийж чадна. Хамгаалагчдын хаалт хэдийн үүссэн байна. Хамгаалагч эцсийн харуулгыг өгч энэ хүн ногоон лоонд юу хийснийг асуун хариулт нэхв. Гэт таймнаар цэнхэрлэн өндөвнөөсөө хагарч гарсан тухай мэдээг дуулгаад үүний улмаас мань хүн шилжүүлэх хийх хявцтай өөрийн энергийг зарцуулснаа хийв. Үүнд сэтгэл хангалуун болсон хамгаалагч цаад хүний хийх юм босхийг шавшав. Гэ өөрийгөө хамгаалагч химээ яжлан хэлсэн жинхэнэ хамгаалагчдын өмнө их шог ашиглалжээ. Тэд түүнийг тэднийг хамгаалж чадах хэсгэд ирээсгэд гид үүнийг патрон хийв. Түүний царийн ганц асууж бол тэд яаж ийм хортон хурц ирсэн явдаж байлаа. Түүний мэдхээр эдгээр залуучууд өөр хэмжээсэд төвжигдсэн байх ёстой байв. Түүнийг энгийн нэг хүн байхааргүй хитрхи аюултайг мэдэрсэн тэд тул парт зэсгээ шүүж авцгаагаад өөрсдөө хамгаалагчид бас шалтгаан ур дагаврын төхийг сахичид хэмээн танилцуулав. Тэд түүний оронд хүүхдүүдийг асарч халамжилж байгааг нь мэдж байв. Гэвч тэдний өнцгөөс харуулж гээ ирээдүйд ямар нэгэн асуудал үүсгэх нь тодорхой тул түүнийг зайлшгүй ёстой аж. Манай залуу тэдэнд очроо гарч ярилцах боломжийг санал болгосон ч тэд аль хэдийнэ бүх талаас нь дайрч эхэлжээ. Хамгаалагч манай залуу руу дайрсан боловч тэрээр маш хурдан зайж анжив. Энгийн нэг хүн түүний хүлгийн эрийг ийм амархан хааж чадна гэдэгт хамгаалагч итгэж ядун гайхав. Дараа нь жид дайрч хамгаалагчтай ганцхан цавхилтаар унсан нь түүний хувьд дэндүү ичвтер явж байлаа. Нөгөө хамгаалагч нь энэ хүнийг устгахаа амжсан ч цахилт амссан нэг энэ хүн тэдний төсөөлөөс хамаагүй хүчтэй бөгөөд ямар ч арга хэрэгсэн тэд яригдах болно гэдгийг сануулахыг орчдов. Хэсэг хугацааны дараа манай залуу бүх хамгаалагчдыг ясав. Гол хамгаалагч нь энэ хүний талаар ямар нэгэн сэжигтэй зүйл мэдэрдэж байснаа. Тэр дундаа бяцхан луунуудтай хамт байхдаа тэднийг ажиж байсныг ойлгоод
Хэрэгцээ төрж эхлэхэд үнийг анзаарах хэрэгтэй байснаа ухаарав. Удиршгүй тэрбээр энэ хүн бол оролдоод хэрэггүй хитрхи хүчрхэг нэгэн болохыг ойлгов. Манай залуу хамгаалагчийн дэргэд зогсоод зүгээр л ярилцах хэрэгтэй байснаа санаалав. Тэгээд хинжээсэнд ямар нэгэн асуудал үүссэн бол тэд бүгдээрээ хэрхэн нэмэд үлдсэнийг асуув. Энэ нь хинжээсний мушгилдаанаас болсон бөгөөд тэдний эзэн мөрийг энэ дэлхийдээ холбосон хинжээсийг нээсний хэмээ хамгаалагч тайлбарлав. Тэдэнд мэдэгдэлгүйгээр хинжээс мушгирч тэд хинжээсний хязгаараас шидэгдэн гарчээ. Тэрээр цааш нь энэ талаар сайн мэдгүйч тэдний эзэнийг удаа тэнгэрийг болгоомжлыг хязгаар гэж нэр зүйлийн тасаар дуртаж байсныг ярив. Түүний мэдэх зүйл бол тэрхүү хязгаараас ирсэн хүчнээс болж хинжээс мушгирч бусад хинжээсүүд түүнийг тойрон мушгирч гисэн явдал юм. Өмнөх буцалтууд дээр энэ тайлбар огт байгаагүй бөгөөд тэрбээр энэ ойлголтыг өмнө нь хизээч сонсож байгаагүй. Тож энэ нь манай залууд хачин санагдав. Гэхдээ бодоод байхад энэ удаагийн ээж өмнөхүүдээсээ иш дүүр байсан. Бас ногоон зууны хамгаалагчид түүнийг хайж анх удаа гарч ирж байгаа нэм. Дараа нь тэрбээр тэднийг энд хүрч ирэхэд тэрхүү хязгаар ямар хамаатай болохыг тэр ойлголт тэдэнд тусалсан эсхийг асуув. Тэрхүү ойлголтын цаад талын хүсэл зэрэг тэднийг тодорхой чиглэж төвчсөн бөгөөд тэрбээр бусад хамгаалагчдын хамт тэр замаар явхад дэгдээхийнүүд байгаа газар алдсан гэж тэд хариулав. Дараа нь манай залуу хамгаалагчаар өөрийнх нь нүд рүү харуулж байгаад түүнийг үнэн эсвэл хот хийж байгаа хийж өгдөг ур чадвараа ашиглав. Тэрбээр үнэнээ ярьжсэн тогтоогдов. Дэлхийн нийтэд аюул учруулж болзошгүй бүх зүйлийг зохицуулсан бөгөөд хинжээсүүдийг хэд хэдэн удаа шалгасан тул тэрбээр санаа намарсан ч яагаад үл мэдэгдэх зүйл дахин гарч ирээд байгаа? Талаар төвшөртэй хിവэр байв. Хамгаалагч дахин тэрхүү хязгаарын цаад талын хүсэл зэргийн тухай ирсэн. Түүнд ногоон зууны хүчээр бүтсэн голцсон байгаагаас үүдийн ихэд сэтгэл хангалуун босоогоо бололтой сонсогдов. Гинт манай залуу цанцаа татан нээж цаг хугацааны мушгирсан урсгалыг тодорхойлдог бөгөөд ирэх мэт гэртдэг агуу цагийг олж харсаа. Тэрбээр үнийг гартаа аваад өөрийгөө буцаасан үеэс бүсэд үед энэ нь өргөж хөдөлгөөнгүй байсныг бодцоо. Гэсэн хэдий ч одоо энэ нь хөндлөнгөөс оролцож ирсэн ч хүлээхээс өөр хийж чадах зүйл түн далгаа. Хамгаалагч одоо яах ёстойгоо асуухад манай залуу түүнийг аж хэдийнэ бүх зуунуудыг харж хандж байгаа болохоор өөрт нь хийх ажил олдохгүй гэж хэлв. Тиймээс тэднийг асуудал үүсэхгүй бол явуулахар шийджээ. Тэднийг явах гэж байхад хамгаалагчдын нэг нь явж чадахгүй гэж хэлээд манай залуу талхтойцов. Манай залуу түүнийг явуулах гэж хичнээн. Хичээсэн ч түүний хариулт өөрчлөгдсөнгүй. Түүний хамтрагчид манай залуу түүнийг ирэх чөлөө бэлэрсэн ч хүлээж авч чаддаггүй. Тэний нэгэн гэдгийг хэлв. Манай залуу түнлүү харж байгаад энэ хүн хамгаалагч байхад төхөрөх нэгэн болохыг ухаарав. Тэрбээр сэлэн мөргөөг явахаас татгалцснаас бусад бүх хамгаалагчдын хөнөө. Манай баатар тэднийг шалгаж исэн болов гэж хамгаалагч гайхаад манай залуу түүнийг зүгээрс өөр санагдсныг хэлв. Тэр яагаад ногоон зуунуудыг тийм их хамгаалахыг хүсэв вэ? Тэрбээр ногоон зуунуудад үзүүлсэн үнэнч байдлаа алдаагүй гэж хамгаалагч хариулв. Манай залуу ногоон зуунуудыг өөрөө халамжилна гэдгийг тайлбарлах гэхэд хамгаалагч сонсохоос татгалзав. Тиймээс манай залуу түүнд одоохондоо хамгаалагч байхад хангалттай хүчтэй биш байгаа тул яг одоо хүлээн зөвшөөрч чадах үрийг хүчээ. Дараа нь тэрбээр охидуудад дөнгөж сая ажилд авсан үйлчлэгчийг танилцуулав. Үйлчлэгч аяг таваг угааж явахдаа бас цагийг сайхан өнгөрөөж ялаа. Түүнийг энэ албан тушаал тамил хад үйлчлэгч хандлуунуудыг хамгаалахад ямар ч хамаагүй учир тэрбээр эхлээд гайхаж хацарсан байна. Гэтэл зуунуудыг ганцаараа хамгаалахад хангалттай хүчтэй бөгөөд тэрбээр өөрийн санаачлахаар түнд үйлчлэгчийн ажил өгсөн гэпэ хэлжээ. Тиймээс хэрэг тэр ажилдаа ханг хандуулт хорвоог орхиход хүрхээ анхааруулсан байна. Үйлчлэгч одоо яагаад аяг таваг угаагч очоо химэн гахажсав. Аяг таваг угааж бат Юбомгинд гарч ирээд түүнийг Аскашифагийн хамгаалагч мөн эсхийг асуув. Өмнө нь биеийн тэнт сайн бий байсан өхнийг хараад тэрбээр гайхсан ч хүн биеийн зүгээр байгаа хэлж түүнийг тайшруулав. Дараа нь тэрбээр хормогч түнд маш сайхан зөхиж байгаа хэлээд хамтран ажиллахыг гэсэн ядан хүлээж байгаагаа хэлэхэд залуугийн царай улайчжээ. Түүний сайхан үгсийг сонссны дараа тэрбээр охины гэрийн ямар ч ажил хийхгүй тулд шаш үрдэж Жоржин цэвэрлэх хэрэг гарсан ч хамаагүй. Түүнийг асарч халамжлах урам зоригтой болжээ. Тэрбээр санамсаргүйгээр гартаа барьж исэн аяхаа гарцсан бөгөөд тэн нэлээд үнтэй эд үйж тарав. Нөгөө төгөр гүйж болон Юбомын тасламжтайгаар биш төвшин хийжээ. Тэд хоёулаа түүний хувцсыг маш хөөрхөн гэж ütсэн бөгөөд бяцхан охин тэр хувцсыг өмссөн хойш инээн сэрхээ божоод байв. Юбом өөрчлөгчлөө хандан түүнд аж хувцс нь илүү таалагдж байгаа гэсэн. Шал угааж явахдаа тэрбээр бүх хувцс нүгүүлдэх сөхөж байгаа болохоор бүгд таалагдж гин гэж хэлв. Гэт буудан дээр суугаад тэднийг ажиглаж байлаа. Тэрбээр гаяжийг илүү анхааралтай ажиглаад хуруунууд нь хөрсөн байгааг анзаарч түүнийг одоо ч гитар тогтсоор байгаа шууд аргаснаар охин сандруу хуруунуудаа нухайг орчдов. Охин зөвхөн чужууд цагаараа л тоглолдог гэдгээ тайлбарлахыг завдав. Юбом түүнийг тайшруулж охинд дэндүү хатуу хандахгүй байхыг сануулхад
Гэр түүний тийм хатуу утгаа хижээгүй гэдгээ тайлбарлав. Тэрээр ярианыхаа сэдвийг өөрчлөөд Юрмиг харсаар нэрээд утасныг дурдаад түүнийг өрөөндөө драма үзэж сууж байгаа эсхийг асуув. Үйлчлэгч түүний өрөөг цэвэрлэхээр ороход өөрөө хөвгдөж гарснаа ярьлаа. Охины царай тийм ч сайн харагдаагүй тул тэрээр баг зэрэг санаа зовж байв. Магадгүй тэр огт униагүй байж болох юм. Тиймээс Жэ түүний өрөөнд орж уулзахаар шийдэв. Түүнийг ороход Юрм түүнийг амьд эсхийг нь шалгахаар ирсэн эсхийг асуув. Тэрээр телевиз рүү хараад түүнийг ямар нэгэн шоу үзэж байгаагаа чарахад охин түүнээс үүнийг өмнө нь үзэж байсан эсхийг асуув. Тэрээр өгөөсгөв. Энэ шоу долоон ужиртай гэдгийг охин түүнд хэлсэнгүү. Урнлан үнэхээр муухан бас түүхэн үнэн бодит байдал нь ч буруу байлаа. Тэрээр охинд үүнийгээ болохыг хижээд хэлэх чухал зүйл байгаа тул гараад ирэхийг хүсв. Охиныг гарч ирсний дараа тэд өнөөдөр гэртээ их цэвэрлэгээ хийх болно гэж хэлэхэд гурван бүсгүй. Яагаад ийм гинтийн шийдвэр гаргасныг гайхацгаа. Тэд хүн биш байсан ч дэлхий дээр байгаа цагт хүний эсээр амьдрах ёстой гэдгийг тайлбарлаад ялангуяа Юрм болон Гайш хоёрыг онцлон зав. Үүнийг сонсоод Гайш түүний өрөөрөө зөвшөөрөлгүй орж ирсэн дурж "Лоонод би биенийхээ өөрлөө зөвшөөрөлгүй орох ёсгүй" гэж ээж нь хэлснийг санаалав. Тэрээр ээж нь чамд бас өрөөгөө цэвэрлэхийг зааж өгөх ёстой байсан юм байна гэж шоолон шагшихад Гайш бухимдав. Дараа нь тэр тэдэнд зочны өрөө гал тооны талаар санаа зовлгүй. Одоохондоо зөвхөн өөрсдийнхөө өрөөг цэвэрлэхийг хэлв. Орон минь үйлчлэгч байгаа юм чинь бид яагаад өөрсдөө цэвэрлэх ёстой юм гэж оршив. Ингэж хэлэх зураа тэр хамар өгтөнхөө. Гайш түүнийг хараад дургуцэхэд орон тэрхүү зүйлийг түүн дээр нагаад "Хэрв тийм заваа юм үзэж чадахгүй юм бол Гайс өрөөгөө өөрөө цэвэрлэх хэрэгтэй" гэж хэлээд хашаадлаа. Гарахаасаа өмнө тэр үйлчлэгчид өрөөг нь цэвэрлэхийг даалгаад залхуулаад спорт зал руу явж байгаа бөгөөд ирж ирээд шалгана гэдгийг анхааруулав. Өв бүчгтэр өрөөгөө цэвэрлсэн тул орой хоолны хүн савхаар босов. Гай бомны хийх оройн хоолны талаар санаа зовж бодогдов. Тэр түүнээс ямар нэгэн тусгай хоол идэхийг хүсэж байгаа эсхийг асуухад тэр зүгээр л дэлгүүр яваад ирээрэй гэж хариулав. Энэ хооронд үйлчлэгч ормын өрөөрөө ороход тэнд маш их хог оорсон байв. Тэр ямар ч хамаргүй байж яагаад ч төтгөрийн ертөнцийн шиг бүр түнэс ч дор хүн үнэрийг мэдчихв хаа. Тэрнийг бодол тамхи болж аснараа өнөөх хүн түрүүн ягаад царай муутай байсныг ойлгож магадгүй тамхиар дамжуулсан хорны сэгүүцлээ сайжруулах гэж ордож байгаа юм байна гэж таамаглав. Тэр хогийг түүж өвчтгүйд Максим гарч ирээд лаацсан хонцрыг хаяхаасаа өмнө ялах ёстой хэлв. Максим үйлчлэгчийг цэвэрлэхний над цансуур ойлгож ч байхгүй хүн байна гэж бодогдов. Тэр Аскалифад дахин боловсруулах ойлгож байдаггүй юм уу гэж гайхав. Энэ үг үйлчлэгчид түүнээс ч төрийн ертөнцийн энергийг мэдрэх шиг санагдуулав. Энэ бол хоолборын болов гэж тэр бодоход хүрв. Максим түүнд ярахыг хатуу анхааруулв. Гэтэл гинт жид гарч ирээд тэдний юу хийж байгааг асуув. Максим түүнлөө хараад үйлчлэгч ажиллаа буруу хийгээд харин зааж өгч байна гэж хэлв. Пальтотой залуу бол хүч чадваргүй хүмүүсийг дээрлэхийж дассан ч төрийн ертөнцийн Максим байлаа. Дараа нь үйлчлэгч ганцаараа үнийг дийлэхгүй тул хоёулаа хамт цэвэрлэхийг шаардав. Энэ зур охидууд өрөөгөө цэвэрлэж байв. Тэднийг дуусгасны дараа Максимд Оросын Москва хотын газрын зураг өгөөд тэнд Invisibility гэдэг чөтгөрхөний байгууллага трансцендент төрлийн чөтгөрхөнийг судалж байгаа тул тийшээ явахыг даалгав. Түүнд ажиллаа 7 хоногийн дотор дуусгаад Орос руу явахыг санаалав. Тэр тэнд очиод прототип нэртэй командлагч зэрэглэлийн трансцендент чөтгөрхөнийг олох ёстой бөгөөд Максимын шийдвэрийг зөвшөөрөв. Яг энэ үед олон хүнд хоол хийх шаардлагатай Юбом их хэмжээний хүнсний бүтээгдэхүүн авчирч гэр лүгээ орж ирэв. Юбом эргэж ирсэн тул Максим явахаар болоход жи түүнийг зогсоож хоцсоо салхих хэрэгтэй гэдгийг хэлв. Хэсэг хугацааны дараа хоол бэлэн болж октод амтхан идэж байв. Гайл үйлчлэгчийг тэдэндээ хамт хоолоосай гэж хүссэн ч түүнд идэх хамж байхгүй штэ гэж хэлв. Харин жид өөрт нь тавьсан хоолыг хараад түшиж байв. Максимыг газар хөтлөө задуулсан олон амьгүй эргэтэй хүрээлжээ. Гараараа хананд хадагдсан нэгэн залуу түүнлөө хашигчин доромжилсан үг хэлж дорой бүрээ хүнээр нь дуудав. Хэрв түүний арт хин байгааг түүний хин дэмжиж байгааг мэдсэн бол тэр өвдөг сүгдэн гоох байсан гэж тэр хашгирав. Максим түүнийг гар таарч хаяв. Тэр түүнийг сайн мэдэх бөгөөд хүүхдүүд сургуулийн профессор Ивангийн тухай эсвэл Invisibility байгууллагатай холбоотой чөтгөрхөн гэж нэрсэх ёстой юу хэмээн нэрв. Тэр түүнээс ямар нэгэн зүйл төлөвлөж байгаа эсэх хэрв тийм бол түүний төлөвлөгөө юу болохыг асуув. Тэрээр түүний хотлоо яриа өвчнөд нь нэмэргүй тул тэнцвэрийнүүд нэртэй ур чадвараа ашиглан үнэнгээ яарчтай хэлхийг шаардав. Залуу ярьж хэвлэхдээ нарийн ширийн зүйлийг сайн мэдэхгүй ч 3 сарын дотор амжилт гаргавал өөрөө ч бас сонгогдох боломжтой гэж хэлв. Максим ойлгохгүй гайхаж энэ нь суудлуудын тухай яриан болов гэж бодогдов. Суудл гэдэг нь Invisibility байгууллагын сонгогдсон 4 чөтгөрхөнийг хэлдэг аж. Нэхэвчлэн чөтгөх хүмүүс төвлөрсөн бүс бүтцээр ажилладаг. Гэвч суудалд гарч ирсэн хүмүүс өөрсдийн регионтой болох боломжтой байдаг. Тэд эцэстээ чөтгөх хүмүүсийн донд хамгийн өндөр зэрэглэж болох гамшигын түвшнийхэнтэй тэнцвүү зөрчиг олж авдаг. Уйван өмнөх бүх хууль баруудад сууж дарахыг хизээч хүсдэггүй байсан бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн зүйл төлөвлөх хүч чадал түнд байх эсгүй тул Максим үүнийг хачин гэж үзв. Дараа нь тэр тэнгэр бурхны хязгаараас илгээгдсэн хорслыг харуулсан том цагийг олж хараад дэлхийн цаг хугацааны шугамаас хазайсан
Бенч төрхөн уян болсон нэгэн оршихыг хайж эхлэв. Учир нь регресс буюу хурцад дургуйтсан дэлхийн цаг хугацааны шугамаас гадуурх нэгэн хөндлөнгөөс орсон байв. Уйван өмнөх хүйж бородын шилдэг элементүүдтэйгээр оршин тогтнож давтагдсан регрессийн урсгалаас гадсан байна. Тэрээр энэ нь хамгаалагчдад зориулагдсан байснаа одоо уйван руу шилжсэн. Тус түүнтэй холбоотой бүх зүйлд асаас нөлөөж чадхайг олж мэдэв. Гар тайдуулсан залуу хэрэг түүнийг өршөөж гэрт нь өвчтэй ээж нь хүлээж байгаа тул өөрт нь илүү олон мэдээлэл олж өгч чадна гэж гуйв. Тэр хизээч орохгүй гэж амлан гуйв. Гэвч үг хийж дуусгаас өмнө Максин түүнийг цавчиж ажээ. Максин түүний нүдлүү зааж хотлоо яриад түүнд ямар ч нэмэргүй байсан гэж хэлв. Тэр залуу үннийг хэлж байсан ч ялгаагүй өгөх байсан юм. Дараа нь тэр хуруугаа тогшиж бүх газрыг тэр чихтэн сүрүүлв. Гол дүрийн залуу маань буцаад гарч ирэв. Тэрээр гадаа алхаж явахдаа хэрв энэ төлөвлөгөө уйван суудалгаар авах байсан бол энэ нь маш том зар хүрээтэй байх ёстой гэж бодож авав. Энэ нь түүнийг өөртөө холбоотой байж магадгүй гэсэн бодолд хүргэв. Тэрээр уйгийн өрөмд төсгөл үеийн арга хэмжээний талаар юу хэлснийг саналв. Тэр энэ нь түүний төлөвлөгөөтэй ямар нэгэн холбоотой байх ёстойг ойлгов. Дараа нь түүний анхаар Скайлин дэрийг завсаад хүүхдийн хөөрхөн гэж магтаж ийм хөрхөн хүүхэд урд хажид харж байгаагүй гэж хийч би эмэгтэй рүү хандлаа. Хоёр эмэгтэй бяцхан охиныг хараад товтөвлөн шавшиж байв. Манай залуу дундуур нь орж ирээд эмэгтэйчүүдээс энэ хүүхэдтэй ямар нэгэн холбоотой эсхийг хатуу асуухад хоёулаа айд сандрав. Тэрээр дараа нь бүтэн үжинжин харагдаагүйгээ гайхаж хаана байснаа асуусан Юбамтай хамт суув. Тэр өөрт нь амжуулах хачиж байсан гэж хэлээд хүүхэдтэй хамт энд юу хийж байгааг нь асуув. Юбам өвчтэй байсан болохоор түүнтэй хангалттай цаг өнгөрөөж чадаагүй гэвч хүлээн зөв. Бас сургууль эхэлж байгаа болохоор ирээдүйд ч бас түүнтэй хамт байх цаг олдохгүй байх гэж боджээ. Хэсэг чимээгүй байсны эцэст Юбам ийхүү цэцэрлэгт хүрээшин суугаан. Тэдний янаж гэр бүшиг харагдаж байна гэж бодоход тэр гайхаж ярив. Тэр цааш нь энэ бяцхан охин чиний охин. Би ээж нь юм шиг харагдаж байна. Тэгэхээр бид хоёр хосууд шиг харагдаж байна гэж хэлэхэд хоёулаа дуугүй болцгоо. Дараа нь тэр инээ далдан. Зүгээр ч тооссон юм аа. Тийм ч ноцтой хүлээж авах хэрэггүй гэж хэлв. Тэр үнийг тоосон шинжүүгээр хэрв ингэж хачин асах юм бол гэр зүгээ харьцгаая гэж хэлв. Ингээд тэд бяцхан хүүхдийг гартаа тэрээд гэр зүгээ явлаа. Сургууль эхэлж охтууд зарим хичээгийг хамтдаа үзэхээр балсандаа тогтж байв. Юбам супер хүн судлал, уран зохиол, маги судлал, нийгэм судлалын хичээл сонгожээ. Тэрээр Гайл гэртээ өглөөний цайгаа уйцсан хатлаа ягаад амандаа үргэлж харсан талхацууж явдгийг гайхав. Гайл амандаа талхацуусан хүнтэй мөргөлбөл тэр хүний хувь заяаны хань байх болно гэж ээж нь хэлсэн бөгөөд нэгэн өдөр тэр хантайгаа ингэж үчирнэ гэж боддог тухайга хэлв. Гэтэл тэр гинт оромтой мөргөлдөж ором мөнийг дахиндуулсан түүний хувь заяаны хань нь боллоо гэж шалхад Гайл би чинь лесби биш шүү дээ хэмээн өөрхнө. Ором Америк драмнууд дээр охтууд янз бүрийн юм хийдэг юм билээ гэж хэлээд түүний талхайг буцааж аван хоргоо. Дараа нь өрөмгөө хичээл ажиглалтаар ирнэ гэж амласан хэвлээ хаана ясныг гайхав. Юбам түүнийг зөвхөн сургалтын албаар орж зарим асуудлаар шалгалт хийхээр явсан гэдгийг тодруулж хэлв. Ором шууд тэр бараг гэртээ байдаггүй юм чинь ямар нэгэн охинтой уулзаад явж байгаа юм биш үсттэй гэж хэлэхэд Юбамны царай барай чархив. Тэр үед тэд сэтгүүлч шиг харагдах хүмүүсийг олж харлаа. Тэд ямар нэгэн юу юм болов уу? Анхаарал татсан шин сурагчид, сэтгүүлчид охтыг орж ирэхийг хараад сафир зодсон сурагчид. Ялангуяа тэр улаан өстэй охин мөн гэж бодон шууд тэдэнд рүү ирв. Гэрэл басан сэтгүүлчид түүнийг хурдан хүрээж часнаас олж тэр маш их цачирдав. Тэр даруйж тэднийг дуугаад ахыг шардан чангаар хаширв. Дараа нь өмнө өгсөн хариултууд нь тэдэнд хангалтгүй байсан тул тэдэнтэй нэг нэгээр нь тооцоо бодохоор шийдэв. Гэртээ ирсний дараа гайд хүүхдүүд сургууль руугаа явсан. Өөрөө ч гэртээ байхгүй байх тул үйлчлэгчид хүүхдийг халамжлахыг тушаав. Түүнийг ясны дараа үйлчлэгч амьдралдаа хизээч хүүхэд харж байгаагүй болохоор цэвэрлэгээ хийхээс хэзээ өөрөө хүлээж магадгүй гэж бодсонгүй гэж бодов. Дараа нь тэр гүлдээ ярьж хатвтай нар гэрийн эзэн орой ирэх тул хүжээхээ болоод өөрт тогтоо газартаа амар өхийг хүсв. Түүнийг үг хийсний дараа гүйцэл буцаад тоглож ирсэн нь түүнийг ихэд эвгүй байдалд оруулав. Тэр буцаад цэвэрлэгээ хийхээ шийдсэн боловч гинт зургийн номоо хараад бяцхан өхнөөс хамт унших хүсэж байгаа эсхийг хүсв. Тэд хоёулаа хэлсэн дээр суугаад тэр зургийн номоо уншив. Хүүхэд ном сонирхож байгаад тэр хөнгөрч түүнд номыг уншиж өгч эхлэв. Номын гэрчийн миний ав бол дагна. Түүхгэн ой модон төвших бөгөөд энэ нэрт дээр үеийн нэртний ой байсан боч төрийн үеийн өмнө хаахч ой байхасан гэж тэр бодоход хүргэв. Түүхтүүгээ буцахад энэ нь дүүсэн болон түүний аавын амьдарч байсан газрыг дүрсэлсэн байв. Тэрээр ээж нь нас барсан байж магадгүй гэж бодож өгсөв. Тэр үед ганцхан эцэг хэн амьд дайхан гайхамшиг учраас охин азтай гэж тэр хിവэр нь бодов. Охиныг унтахаас өмнө аав нь түүнд эртээр үеийн түүхүүдийг яаж өгдөг байжээ. Эдгээр нь агуу дайны тухай түүхүүд байж магадгүй гэж өөрчлөж бодож Ол дүрийн батлыг дайны хорхотон байх гэж таамаглав. Үүж явдаж улам эрчимжиж эцэгтэй мөч ойртож байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсэж иргэсэн дэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг таны даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, сувглон маань заавал бүртгүүлээрэй.